За сайн байцгаана уу. За өнгөрсөн 7 хоногт амлсан шигээ тий. Ер нь гадаадд амьдрахын давуу тал гэж юу байдаг вэ тухай ярив. За өнгөрсөн 7 хоногийн бичлэгээ үзсэн хүмүүс бол одоо юу ярих гэж байгаа юм харьцангуйг ойлгож байгаа. Өнгөрсөн 7 хоногийн бичлэг бол одоо Монголд байх, гадагшаа явах биш Монголдон байвал илүү ямар давуу тал үүсэх тухай яриа байсан бол энэ удаагийн бичлэг бол Монгол төлөвлөгөөр гадагшаа явал ямар давуу тал үүсэх вэ гэсэн яриа юм шүү. За нэгдүгürt одоо би энийг ярихдаа бас нэг зүйлийг тодруулж хэлэхгүй болохгүй болчиход байна. Энэ бол надад мэдрэгдээд байгаа, надад санагдсан зүйл болохоос биш. Би одоо аль нэг судалгаа уншаад юм уу? За магадгүй одоо хүмүүс их модулчод байгаа чат GPT-дрээс асуугаад яриад байгаа юм биш шүү гэдгийг ойлгоорой тий. За нэгдүгürt юу их одоо гадаадд амьдрахад дэвтэйхэн сайхан байдгийг гэхээр одоо нийтийн нийгмийн үйлчлэгээ Монголоос хамаагүй дээр байдаг. За үгүй ядаж одоо гараад явхад автобус унаа, цагтаа ирдэг, чихэлдэд үгүй одоо ингэ гэдэм үү те ийм юм байна. За метро цэцроотой газар уушаал дөөр те. За тэгээ гараад явхлаар одоо цаг юм аптек өнгөрөөч цэцэрлэгт хүрээлэн нийтийн талбай. За магадгүй одоо юу гэдэг те усан сан мантай нэг тийм юмнууд бол их зүгээр байдаг. Монголоос хамаагүй дээр. За гэхдээ энэ нь одоо нийтийн үйлчлэг нь хуугаараа ихлаг мундаг гоё гэсэн юм би бас яриад байгаа юм биш шүү тийм үү. Жишээ нь одоо эмнэлгийн цаг эдэр бол ялгаагүй л монгол шиг юм хүлээлттэй. За очиод хүүхдээ сургууль оруулах гэхэд бас оронтоо байхгүй магадгүй их одоо завгүй тийм дүүрэг эдэрт очсон байх юм бол ч бас хөөрхөн хүлээх явдлууд бол байдаг шүү. Энийг ойлгоорой те энэ бол хаа газраал ямар улсад очсноос бол ерөнхийдөө болж байгаа те Монгол руу нэг юм чөлөө зах зээлийн зарчим гэдэг юм дагаа явж байгаа нийтийн нийгмийн үйлчлэгээ гэж яхаа хоош хайсан эдэр газар бол иймэрхүү зүйлүүд болж яхаа төвхтэй байдаг. За гэхдээ ер нь бол яг өөр бол одоо нийтийн нийгмийн ийм үйлчлэгээ бол сайн байдаг л да. За ийм учраас л одоо монголчуудын гэдэг юм уу ер нь тэр гадны янз бүрийн улс руу очиж амьдрах гэдэг зорилгын нэг бол нөгөө хүүхдүүдэд их чанартай сайн боловсрол эзэмшүүлнэ гэж яриад байдаг дараагийн шалтгаан гарч ирж байгаа. За зөндөө болоо ингээд хувьдаа би ингээд Монгол айл хэлтэй юмтай уулзахад ерөнхийдөө яагаад тэндээ очиод ингээд удаан амьдарсан гэдэг юм уу тэндээ одоо ингээд ер нь амьдраад байгаа вэ Монголдо босч ирэхгүй байгаа гэхээр хүүхдүүд нь сургуульд орсон байдаг. Тэгээ хүүхдэн тэртээ дөрөв ингээд аятайхан хөвтэйгэн сайхан боловсрол эзэмшиж яхад чинь чанар сайн за магадгүй төлбөр хямдтай боловсрол эзэмшиж яхад чинь заавал Монгол руу буцаж очиж ингэж яах юм бэ гэсэн нэг юм асуудал юм яриад байдаг шүү. За гэхдээ нэг боловсролын чанарыг бол одоо дунд сургууль болоод их сургуультай л холбож ярьж байгаа болохоос биш. Одоо англи хэлний сурах мурах гэсэн нэг тийм энгийн юмтай холбож ярьж байгаа биш гэдгийг ойлгоорой те. Одоо бол харьцангуй Монголд бол Монголын хүүхдүүд бол ер нь англи хэлийг сурч чадсан шүү дээ. Одоо миний намайг хүүхд байх үе мууих шиг одоо хүүхдээ англиар сурах гэж байгаа гэдэг гэж гадагшаа явуулах гэдэг чинь бол ер нь 20 ирээдүйд бол мэдхгүй одоо ер нь бараг л тийм байхгүй болох гэдэг шүү дээ те. Одоо энэ Монголд байгаа хувийн сургуулиуд бол маш боломжийн хэмжээнд за хувийн жилтгүүр өдөө хүүхдэд бол за одоо YouTube үзээд идэр гэсэн тийм сүрхий жишээнүүд яриад яах вэ? Ерөнхийдөө энэ орчин үеийн гэдэг юм уу энэ үеийн хүүхдүүдийн хандлага ойлголт ч юм бол ерөөс нэг тийм болчиход байна. За мэдээж хотын засгийн сургууль орон нутгийн сургууль мөрхүүлүүд бол нөхцөл байдал өөр байгаа нь бол үнэн энийг үлээлж зөвшөөрөх хэрэгтэй те. Тэгэхээр одоо монголчуудын хамгийн их гадагшаа явах зорилгын нэг бол энэ боловсролын чанар гэдэг юм бол үнэхээр их нөлөөлдөг те. За тентгийнхаа одоо байнгын оршин суугч ирэх хэдэр авчих юм бол мэдээж тэр төлж байгаа төлбөр бол хамаагүй хямдраа явчихдаг учраас хүмүүс энэ нэг юмд явдаг. За тэгэхээр нийгмийн үйлчлэгээ нь боловсролын чанар гэдэг юм энэ хоёр эхний хоёр шалтгаан ингээ уяад үзэхэд бол нэг юм байна. За гэхдээ нэг зүйлийг анхаараарай те. Одоо нийгмийн үйлчлэг бүгдөө сайн биш шүү гэж хэлээдэ шүү би те. Одоо тэгэл зарим эмнэлэг бол аюу төвхтэй ингээл цаг нь болтохгүй. За тэгэл манайхаар бол нэг мөрхийн эмчийн нөхөр очивол ончин тодорхохгүй яваалаа. Манайд ч юм бол гяс оншин тодруулаад одоо гяс хэмжлэгээнтэй 1-2 хоногийн дотор л орчих бол тэнд бол мэдхгүй хэдэн сар явуулж иж магадгүй ийм нэг юм байдаг те. За банк интернетийн үйлчлэгээ дээр бол зарим газар бол Монголоос дор шүү. За хэрвээ та нар санаж байгаа бол миний нөтлийн хийгээд байсан бичлэг дээр бол те Английн 3G 4G сүлжээ те ер нь бол Монголоос муу. За ийм юм байна. За 3 дахь шалтгаанаараа бол би одоо ийм аялах, сонин сайхан үзэх тийм одоо хөгжилтэй зугаатай амьдрахад бол гадаадд хамаагүй дээр байдаг гэж
үзэж байна. За яагаад гэвэл мэдээж үзэх юм олон бий. Хоёрт бол тэр нөгөө аялах зардал хамаагүй баг. Үгүй ядч л онгоцон суугдчихэл хамаагүй баг зардалтай шүү дээ Монголыг бодвол тийм үү. За Европ хооронд бол одоо тэгэл одоо хэцүү гэж тооцохгүй бол одоо 10 евро нь хийж нислэг байна. 20 евро 30 евро за тий. За тэгэл 50-50 евро орч хангалттай сайхан ирчиж билээ таваад л ингээд яваад тий. Ингээд за эсвэл могондоо суугаа явахд ч гэсэн 5 тухтай. За тэгээд юу гарч байгаа зардал хамаагүй баг. За тэгээд түрүүний ярьдаг шиг үзэж харах юм ихтэй. Тэгэл янз бүрийн музей элдв юмнаас өсвөл үгүй ядаж байшин барилгыг хараа явж хахад Европын одоо маш олон хотууд эдгэр чинь бол тэр чигээрээ музей шүү дээ тий. Жишээ нь Оксфорд гэдэг хотыг ч л одоо үзэх гэж 7 сая хүн эдгээр эртэл гэдэг юм л да. Дотоод гадаад тий. Бас амар тоо байгааз. За нэг ийм давуу мундаг тал байх уу байна тий. За дөрөвдөх одоо манайхны маш их зорж гарч явдаг. За виз авахтаа ч гэсэн хэлдэг ярьдаг юм бол өөрөө сурах нэг асуудал байдаг тий. За энийг бол тэр түрүү ярьсан хоёр туршилтан буюу боловсролын чанартай холбож үеж ингэж ярьж болно. За эсвэл бүр маш энгийнээр та өөрөө хэл ус сурна, та өөрөө юм үзнэ. За та өөрөө тий илүү одоо тийм боломжийн туршлага хэлтэй юм суунаа гэсэн ийм шалтгаантай холбож бол тайлбарлаж болно. За үнэхээр хэрвээ та тэгсэн бол буцаад Монголд ирэхэд бол энэ давуу тал болох уу гэвэл бас болдог байгаа шүү. Айтайхан сургуульд төгссөн. За тэндээ магадгүй 1-2 жил ажил дээр хийцэн байдаг ч юм уу. Ингээ буцаа Монголд ирэхэд бол энд та эзлэх байр суурь авах цалин хөлс өдр бол өөр болно. За гэхдээ миний нэг хийсэн бас нэг бичлэг байгаа. Тэрийг та нар сонирхоорой. Тэр бол одоо гадаадд Монгол улсуудаа гадаадд сурсан хүмүүсийн хямралд орсноо гэсэн бичлэг би хэдэн сарын өмнө хийсэн. Нэг төрлийн ийм хямралд орсон тий. Гадаадд яваад яг одоо сургууль гэхээсээ илүү нэг юм янз бүрийн тийм төвшний боловсролын байгууллагууд байгаа шүү дээ тий. Тэнд ингээд сураад тэгээд болсон болоогүй байж байгаад ингээ гарч ирээд тэгээ эргээ Монголд ирээд одоо би тэнд сурсан гэдэг ингээд янз бүрийн хүмүүс бол айгүй их болсон. Нэг төрлийн одоо скам тийм лөвөр шүү дээ энэ чинь бол. Тэгээ би бараг сургууль төгссөн нэтрээ. За эсвэл одоо том сургууль төгссөн болох гэж өдр оролттой гэдэг айгүй төвхтэй байдал зөндөө байдаг. За тэгэхээр энэ хүмүүстэй харьцуулахад та үнэхээр одоо тий яг л ном журмаар нь их сургуульд нь сураад ном журмаар нь тэр зэрэг диплом элдв юм авчаад ингээ буцаад ирвэл танд боломж байгаа. За нэг жаахан дэм скамны газруудад даргалж яваад ингээ ярьсан бол мэдээж энэ дээрээ аргалж болох ч гэсэн тэгэл урт богино хугацаанд та угаасаа баригдаад л эргээд буцаад нэг балрах асуудал бол байгаа тийм үү. За тэгэхээр энэ нэг монголчууд бол яг ихэнх нь үе зэлдэг мэдүүлэхтэй л одоо нөхөр ч юм уу эхнэр ч юм уу сурна гэдэл яваал тэгэл цаашаа ингээл яаж байгаа чинь Австрали өдрөл бол маш их тэгж гарч байгаа тийм. Тэгээд яаж байгаа давуу тал эрэхтэй сурахтай ашигтай юм болох уу болно энэ хандлагч бол тийм Монголоос ямар ч л байсан тэр боловсрол юм сурах мэдих талынх нь юм бол өөр өгдөг тийм. За дараагийн ээлжинд бол миний нэг ярмаар юм нь болохоор цаг агаарын таатай байдлыг бас ярьж болохоор юм шиг надад санагддаг яг үнэ нэглэхэд. Ер нь бол яг үнэндээ яг би Монголын цаг агаар дуртай л да. Гэхдээ тийм дулаан зөөлөн биш нь бол бид нар бүгдөө мэдчихэе. За өвлийн хүүтэн за нэг хаврын хавсрал их төвхтэй тий. За тэгээ сүүлийн жилүүдэд бол ерөөсө 100 болохон болцсон гэх юм уу тий. Ерөөсө 7-8 сард л 100 байдаг болчихлоо шүү дээ. Нэг ийм цаг агаарын өөрчлөлтөнд бид нар их автж байгаа их өртөж байгаа улс шүү дээ манай Монгол улс ч. За энэ үднээсээ бол тентгийн цаг агаар бол их сайхан тий. Одоо тэгэл Английн ч бай, Америкийн ч бай, Европын ч бай, Австралийн ч бай. Дулаахан нэр тавруулдаг тий. За 100 их хурдуулдаг гэдэр байдаг ч юм уу. За өвөл бол нэг жаахан нармаргүй нэг юм түүхтэй саарал байгаад бороороод за тэгээд үүдгэрлээд бид нар бол нараа эдэр сандаг ийм явдал бий. За тэрийг тооцох бол дулаахан сайхан ийм цаг агаартай нь бол бас ер нь давуу тал гэвэл мөн шүү дээ. За хит талуун газар бол монголчууд нэг жаахан дургу таагүй байгаад байдаг талтай тий. Сэрүүхэн салхитай нар салхи хоёрыг л ерөөхдөө их сандаг юм шиг надад санагддаг. За нэг юм давуу тал бай. За дараагийн нэг давуу тал бол хүнсний үн үнэхэр боломжтой. Одоо таны ингээд зарцуулах зөвхөн хүнс биш те ер нь сар тутмын хэрэглээндээ зарцуулах зардалж их боломжтой. Байрны үн бол мэдээж хамгийн өндөр. За энэ бол хэн болгонд үнэн тийм үү? Одоо нөгөө түрээс шүү дээ те хамгал зардлыг чи ихэнх ерөөсө тэр болно. За гэхдээ бусад зардлууд нь бол том боломж. Жишээ нь хүнсний үнэн дээр гээл тэгэхэд чинь сая би Англид амьдрахад бол ерөнхийдөө нэг 7 хоногт нэг
ойролцоогоор 200 паунд арай хүрэхгүй. За Монгол мөнгөөр тэр чинь бол нэг хэдийн за яг нэг өсргээ бодоо 900 мянга ч юм уу тэ сард биш шүү. Энэ бол 7 хоногт хэлж байгаа шүү. Ерөнхийдөө нэг ийм мөнгө гарч байгаа. Одоо нэг хүүхэдтэй их нартайгаа ингээд бид 3 хүнд гэсэн үг тийм үү. Ер нь бол хангалттай. Ямар ч асуудалгүй хангалттай. Ерөөсөө л хүссэн юм аваад хүссэн юм идээд ингээд уучна гэсэн үг. За Монголд ирэнгүүт ер нь л ийм зардал 7 хоногт гаргаад байгаа. Гэхдээ нэг тийм таатай биш. Нэгдүгürt үнний хувьд таатай биш, хоёрт сонголтын хувьд бас таатай биш. Бас яг ингээл нэг юм гой сайхан идчмээр уучмаар тийм юм бол эдгээр аваад байхгүй. За Австралид 20 онд бид нар буцаж ирсэн. Австралид бол ер нь тэр 18-аас 20 оны хооронд амьдрахад бас л 7 хоногт нэг ойролцоогоор за нэг 200 орчмыг л зараад байсан. 200 орчим доллар гэдэг чинь тэр үеийнхээ ханшаар за одоо ч бараг тийм байгаа хэвээр байх та нэг 458 мянган төгрөг гаргаад байсан. Гэтэл яг л Монголд ирэхэд бас л нэг тийм мөнгө гаргаж ирсэн. За тэрнээс хойш Монгол бүр өссөн шүү дээ. Юм нүүн ингээд өссөн. Гэтэл бас л яг л саяны мэдрэмж төрөөд байсан. Нэгт одоо нь л адилхан магадгүй Монголд илүү мөнгө 7 хоногт зарж ээж хангалттай одоо аммаар идмээр байгаа юм авч чадахгүй, хэрэглэмээр байгаа юм хэрэглэж чадахгүй тийм. Тэгээ сонголт юм багтай. Нэг ийм зүйл гараад ирсэн. За жишээ нь Англи эдэр бол одоо Австрали эдэр бол Монголоос ямтхан байл. Яг үнэ хэлэхэд одоо ингээд яг үнээр нь бодоод үзэхэд. Тэгэхээр ийм үнэхээр давуу тал бол үүссэн. Энэ давуу тал бол одоо бараг л мэдхгүй ийм төр зүсгтэй байгаа нөхцөлд бол хэдүүл энэ дээр бол анхаарахгүй байх. Тэгэхээр төгрөгийн хань шуналт за энэ хүнсний барааны үн мөн бол ерөөс дийлдэхгүй нь бол нойрын үед манай энэ засаг бол энийг шийдэхгүй байхаа л гэж бодож байна. За дараагийн ээлжинд монголчуудын хамгийн их одоо зорж явдаг, гадагшаа явдаг шалтгааны нэг болох нөгөө мөнгө хураах байдал тэнд илүүийг бол илүү тий үгүй ядаж чи цалинтай ажилтай байхад их бага хэмжээнд мөнгө хуримтлагдана. За энд бол ер нь цалинтай ажил хийгээд чи мөнгө хуримтлана гэж бол байхгүй тий байхгүй. За тэнд бол мөнгө хуримтлуулж байгаа. Гэхдээ их мөнгө болоод байгаа гэдэг утгаараа биш. Би өнгөрсөн видеон дээр ч гэсэн хэлсэн тий ялгаа авахгүй тентгийн цалингал авна тентгийнхаар үрнэ. Чи зардлан таньжээж мөнгө хураа. Өөрөөр хэлэх юм бол чи магадгүй ганцаараа дангаараа нэг өрөө байр, хоёр өрөө байр хөлсөлж амьдрах биш. Хажуудаа нэг хүн авч зардлаа аваах. Магадгүй хоёр хүн авч зардлаа аваах. За цаашлаад яах юм? Тэр идэж уух мөнгнөөсөө танах, ийш тийшээ явах, үзэж харах мөнгөө танах гэд маш олон зардлуудаа таньжээж л цалин мөнгнөөсөө юм хураа. Түүнээс биш одоо ингээд тентгийнхний шиг зарцуулдаг шиг зарцуулах юм бол тэр цалин чи тэгэл зарцуулагдал дуусчихна. За тэгэхээр мөнгө хураана гэдэг ийм ялгаа биш үү гэдгийг анзаарах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол амар энэ тэнд очингууд амар их цалин аваад тэгээ тэр цалингаас ингээл зараад байхад мөнгө үлдээд байгаа гэсэн утгаар биш шүү. Ердөөсөө тийм утгатай биш. За тэгэхээр одоо ингээд надад төрж байгаа бодож байгаа бодол юм бол нэг ийм хідэн шалтгаанаар гадаад амьдрах бол давуу байна. За өнгөрсөн бичлэгнийхаа төгсгөлд хэлсэн шиг төгсгөл хэлээд энэ бичлэгийн дуусгая. Ер нь гадагшаа явхад бол урт удаан хугацаанд явж ингэх нь бол тийм үнэхээр л чи тэнд тийм карьертэй, том бизнестэй, маш одоо санхүү мөнгө, карьер одоо юу гэдэг тийм чиний үлдээж легасигийн хувьд л том давуу тал тэнд байгаа биш бол урт хугацаагаар явах бол дими. Тэрний оронд бол богино хугацаагаар та хэдэн сартаа за магадгүй залуу хүн бол суралцахаар за магадгүй гэр бүлээрээ тэнд ингээд 1-2 жил болохоор ингээд нэг туршлага судлаад тийм ингээд явхад боломж бололцоо би байх. Түүнээс биш одоо яг түрүүний миний хэлээд байгаа шалтгаанууд шиг маш том бизнестэй үнэхээр мөнгө төгрөг хураах гэж байгаа. За карьерийн хувьд маш том өсрэлт хийх гэж байгаа. За магадгүй чиний энэ насны легаси тэнд л байхгүй болохгүй байгаа гэдэг гэсэн нэг юм сериозны тий одоо маш чухал шалтгаанууд байхгүй бол тэнд удаад хугацаа байх юм бол чи нэг төрлийн аххунд орчдөг юм трапанд орчдөг тэндээсээ гарч чадахгүй тэндээд гацчдаг буцаа Монголд ирэх гэхэд карьер элдв юм connection хамгийн маалтцсан байдаг. Тэгээд энэ дээрээ ч гацах гад байдаг. Нэг ийм эвгүй байдалд орох байдгийн байлээ шүү. Энийг анхаарч үзээрэй гэсэн дүгнэлтээ хэлье. За тэгээд та бүхэн юу гэж бодож байна? Энэ хоёр бичлэгийг хоёулыг нь харьцуулаад үзээрэй. За тэгээд санал сэтгэлдээ доор комментээр үлдээгээрэй. Их баярлалаа.